болохоор миний арсыг та нарт зүгээр энэ нэг зургийг та нар ингэ хардаа. Амар гад батганы тийм имчилгээнүүд аваад тэгээ бас тариагаа тариулаад тэгээ эмээ аваад ингээ миний арс батгнууд гайг болж гисэн. Нүднийхээ бодгийг ялгацсан. Дараа нь одоо энэ нүрийнхээ бусад бодгийг ялгадаг байгаа. Энэгээр ялгадаг юм байцгаана уу? Чимка байна. За өнөөдрийнхэн бичлэг тавтай морил. За би өнөөдөр ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхлээр өнөөдөр night skin care хийж бодлоо. Ерөөсөө баг хийгээгүй баг жил гарсан болцсон. Миний нүр жоохон имзэг. Тэгээд юм гараад идэг арьстаахгүй юу? Тийм болохоор одоо над шиг ийм имзэг эсвэл нүрэн дээр ингээ юм гараад байгаа охтуудаа миний өмнө нь нүр гарахтаа яг юу хэрэгжилж исэн, ямар үйлчлэл авч исэн. Тэгээд нүрээ яаж одоо арчилдаг гэх юм уу? Арьсаа яаж арчилдаг талаар та нартаа жоохон мэдээлэл хүргэе гэж бодлоо. Би ихтэй нөх амар ингээд бүр амар арчлаад байдаггүй. Гэхдээ бүр арчилдаггүй бол биш. Тэгээ жоохон арчилдаг байгаа. Өмнө нь миний нүрэн дээр амар их юм гараад тэгээ бүр амар хэцүү байдагс ахгүй юу. Тэгээд над руу нөгөө нэг инстаграм эднэрээр октод маань ингээ нүрэн дээр юм гараад энэ яах вэ гэсэн дэмүүд амар хэрдэг. Тэр зовлон би өөрөө амар мэддэг болохоор ингээ та нартаа зүгээр нэг бичлэг хийгээд оруулъя гэж бодсон байгаа. Өөрийнхөө мэддэг зүйлийг бүгдийг та нартаа хуваалцъя гэж бодлоо. Нэрс имзэг тэгээд нэг хэр баргийн тос ингээ түрхээд идэг нэг тосоол ерөнхийдөө амар удаан түрхдэг. Таарсан тосоо удаан түрхдэг гэх юм уу? Олон янзын тос түрхээр ингээ юм гарах гад идэг болохоор тэгж ингээ олон юм хэрэглэж чаддаггүй. Шинэ бүтээгдэхүүн авахтаа амар сайн хайж үздэг. Ингээд юм имзэг арсан тохирдоггүй. Тэгээд хүмүүсийн тэр сэтгэлдлүүдийг уншаад хайдаг байгаа. Тэгээд охтууд ба над шиг адилхан имзэг юм арстай байх юм бол миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглээд үзэхэд зүгээр юм шүү гэж санал болгоё. За одоо тэгээд хэдүүлээ нүрийнхээ бодгийг арилгацгаая. Энэ арилгатаа би үсээ бүгдийг богоод. Тэгээд хачаа өчсөйх та. Хамгийн ихэд нүднийхээ бодгийг арилгадаг. Миний нүдийг бодог болохоор ийм арилгалтаар баг 3-4 жил арилгаж байна. Ганцхан нэг хэлэлтийн 1-5-ийн ийм нүдний арилгаж байгаа. Нүднийхээ бодгийг арилгацсан. Дараа нь одоо энэ нүрийнхээ бусад бодгийг арилгадаг байгаа. Энэгээр арилгадаг ийм уйл талаар арилгадаг байгаа. Тэгээ энийг нэг ийм 3 удаа ингэж гаргаад тэгээд 2 гарандаа үрээд тэгээ нүрэндээ ингээд тус зогсож байгаа юм шиг ингэж тэрхээ ингэж хараад өгөөд тэгээд нүрэндээ 1-2 минут ингэж чигээрээ одоо бодгийг арилгадаг гэсэн үг. За ингээд нүрийнхээ бодгийг арилгаж байна. Гэхдээ би ингэж нүрийнхээ бодгийг арилгачаад усаар ингэж бүгдийг сайн угаагаад тэгээ нүрээ ийм хөөсөөр угаадаг байгаа. Тэгээ энэ хөөсөөр угаачаад би шууд усанд орчдөг. Тэгээ усанд орж гарч ирээд үлдсэн юмудаа хийдэг байгаа. Тэгээд үлээ усанд ороод ирэхэд болцсон. За ингээ усанд ороод нүрээ саяныхаа хөөсөөр угаагаад хүрээд ирсэн. За энэний дараа би өнөөдөр юу хийх вэ гэхлээр сүүлийн үед ийм моделийн пек гэдэг иймэрхүү пегнүүд амар сайн гараад тэгээд хүмүүс амар сайн гэж яриадсан. Тэгээд би өмнө нь энэ ногооны хэрэглэж үзсахгүй. Ногоо нь болохоор имзэг арьсан зориулсан. Тэгээд тайвшруулах үйлчилгээтэй. Тэгээд энэ цэнгэр нь болохоор нөгөө нэг чигшүүлэх үйлчилгээтэй юм байлээ. Тэгээд өнөөдөр миний арьс жоохон энд ингээ юм гараад тэгээд би сая шахацаахгүй юу? Тийм учраас өнөөдөр жоохон тайвшруулах үйлчилгээг хий гэж бодоо. Ногооны өнөөдөр тавья гэж бодлоо. Уул нь чигшүүлэхийг хий гэж бодож ийсэн. Тэгээд өнөөдөр энийг хэдүүлээ тавьж үзье. Тэгээ энэ айгу зүгээр юм билээ. Та нар энийг оливье онгод зардаг. За энийг дотор нь онгойлох юм бол энэ тэгээ бас энэ ийм савтай энийг хольж хутгах ийм юм жижиг юм өгдөг. Дотроо номертай байгаа байхгүй юу? 1 2 гээд нэг нь болохоор эхлээд төрхнө гэсэн үг. Энэ нэг нь болохоор эмпер юм байлээ. Тэгээ нүрэндээ дүрхээд эхлээд жоохон нүрийг чигшүүлээ тайвшруулна гэсэн үг. Тэгээ шахахаар нэг иймэрхүү юм гараад энийг нүрэндээ сайн ингэж өгөөд. Тэгээд энэ савн дотор харах юм бол энэ доотлын энэ зураас хүртэл нь ус игээд дээрэс нь нунтаг энийг хийдэг байгаа. Удаг уснасаа хийждэг. Энэ нунтаг хэлбэрийн. Тэгээд ингээд устайгаа олонгууд ийм болчдөг.
За тэгээ энийг аваад саяныхаа нөгөө нэг эмбер төрсөн харсан нэрээ шууд ингээд төрсөн гэсэн. За манайхаа айх хэрэггүй шүү. Чүчүү. За ингээд нүүрэндээ төрсөн. Тэгээ одоо энийг 15 минут байлгаад зурхуулаад авах болно. Тэгээ одоо 15 минутын дараа эргээд болзъя. Энийг ерөөсө гой төрхөх арга ерөөсө би мэдэхгүй байна. Та нар яаж төрөхтэй энэ бүр амар болчихсон. За тэгээ 15 минутын дараа болзъя. За 15 минут болоод нүүрэнд энийг ингээ авцсан. Тэгээд ингээ авангууд энэ нүүрэн дээр ингээ жоохон хатаж үлдсэн юм байдаг байхгүй. Би болохоор эндээс угаадгүй байгаа. Тэгээ угаахгүйгээр пэдээр арчдаг гэсэн үг. Тэгээ одоо би танарт харуулъя. Би болохоор пэд хэрэглэх айгуу дуртай. Өмнө нь 2 пэд хэрэглэж байсан байхгүй. Тэгээ нэг нь дууссан. Нэг нь болохоор энэ 4 номерын энэ болохоор арсыг нөгөө гуйжуулдаг шүү дээ. Эний арс эмзэг болохоор ингээ хамаагүй гуйжуулах юм бол бас ингээ жоохон улаагаа тэгээ юм гарах гэдэг байхгүй. Тийм болохоор би зүгээр иймэрхүү юм арчаад тэгээд гуйжуулчихдээ гуйжуулах үйлчлэгээтэй юм педагаа уртал нь ийм ардгаар мөртлөөд артал нь ийм зүгээр толгор ийм педагаа тэгээ энийг 7 хоногтоо нэг юм 2 удаа хэрэглэдэг гэсэн үг. Тэгээд өнөөдөр би болохоор өөр пед авч утсан. Энэ скин пудийн сая сүүлд гаргасан ийм төмөсний орцтой пед гэсэн. Би өмнө нь болохоор луунтай педийг хэрэглэж үзсэн. Гэхдээ тэр надад нэг амар таалагдаагүй байхгүй. Тэгээд энийг ах уу гэж бодоод жоод хүмүүс айгу зүгээр юм байна гэд тэгээдсэн болохоор нь авсан. Ийм юм байна. Энэ болохоор амар зузаан юм байлээ. Энэ ийм зузаан бол нимкэн байдаг байхгүй юу? Тэгээд энийг ингээд хуваагаад хоёр талаар ингээ нүүрэндээ одоо маск шиг бас тавьж болно. Тэгээд энэ уртал нь нэг иймэрхүү, артал нь зүгээр нэг ийм бүрхэн юм шиг байна. Тэгээ энэ нүгээр арьсаа бүгдийг сайхан арчаад энийг хоёр ингээ хуваагаад ингээ хоёр багтчихдаг. Тэнгүүд энийг ингээ нүүрэн дээрээ маск болгоод нэг 5 минут орчим байлгачвал зүгээрээ. Тэгээ энэ хоёр хацуун дээрээ. За ингээд нэг 5 минут орчим дахиад байлгачих. Энийхээ тавьсан педийг нэг 5-аас 10 минут тавиад тэрнгээрээ дахиж зөөлхөн арчаад нүүрэндээ тосоо түрхээ түрээд ирсэн байна. За би ямар тос түрхтэй танарт харуулъя. За би ийм 2 тос түрхдэг байгаа. Энэ болохоор дээр үеэс бараг 2-3 жилийн өмнөөс эхэлж түрхсэн. Эмзэг арсан тохирсон тэгээд чигшүүлэх үйлчлэгээтэй. Тэгээд тайвшруулах үйлчлэгээтэй гээд амар удаан хэрэглэсэн. Тэгээд сүүлийн үед энийг хэрэглэж байгаа. Энэ болохоор нөгөө нэг сонгоны орттой. Тэгээд сонгоны орт нь болохоор ийм гарангууд энэ сорвнууд ингээ үлдчихэж байгаа шүү дээ. Тиймэрхүү сорвн дээр ийм энэ тосыг түрхэх юм бол ингээ гайгүй алга болдог гэсэн. Тэгээ бага алга болдог гэсэн. Тэгээд яв гайгүй юм шиг санагдаад тэгээд энийг түрхээд байгаа бас энэ чигшүүлэх үйлчлэгээтэй гэсэн. Тэгээ эмзэг арсанд зориулагдсан болохоор энэ хоёрыг ингэж хаяада хэрэгэлдэг байгаа. Тэр өдрөө тааруулаад. За тэгээ миний нүүрний арчилгаа ерөнхийдөө нэг иймэрхүү. Тэгээ өнөөдөр болохоор нүүрний арчилгаануудаас хамгийн их арчилсан өдөр гэх юм уу. Тэгээд би 7 хоногтоо 1-2 удаа маск тавьдаг. Зүгээр нөгөө маскнууд идэв штэ. Тийм маск тавьдаг. Тэгээд бас 1-2 удаа тэр саяны пэд гэдэг байгаа зүйлээр арчаад тэгээд 5-10 минут ингэж бас маск шиг тавьж өгдөг. Эсвэл зүгээр арчаад тосоо түрхчихдэг үе байдаг. Тэгээд нэг иймэрхүү арчилдаг. Тэний модегийн пек гэдэг байгааг нэг хэрэглээд удаагүй байгаа. Тэгээд тэрийг болохоор би чааштай нэг сарда 1-2 удаа хэрэглэвэл зүгээр юм шиг санагдсан. За тэгээ миний арьс штэ өмнө нь одоо ингэж харахаар арай гайгүй харагдчихад. За өмнө нь болохоор миний арьсыг та нарт зүгээр энэ нэг зургийг та нар ингэ хартаа. Амар гад. Монгол явахаас өмнө миний арьсан дээр юм жижиг юм гараад сахгүй юу. Тэгээд тэрийг ингээ нөгөө нэг шахлаар ингээ нэг хатуу юм гарч ирээд идэв штэ. Тэгээд шахгүй болохоор зүгээр эндээ ингээ байгаа л идэг. Тэгээд би бүр тэрийг яахаа мэдгүй зүгээр шахацаахгүй юу. Солонгост байхад зүгээр гараад син тэгээд би Монгол тэр үед Монгол яваа. Тэгээ Монголд очиод амар муу харагдаад харин зүгээр шахацаахгүй өөрөө ингээд хараа шахаа явцсан чинь тэр маань ингээд шахсан чинь шууд ингээл маргааш нь дахиад өөр газар хоёр гардаг ч юм уу. Тэгвэл тэгээ шахангууд дахиад өөр газар гараад ингээл яваад тэгээ бас Монголд очиод усан солигдсон юм уу. Тэгээд идэж уух юм жоохон солигдсон байсан. Тэгээ буцаад Солонгостой хүрээд ирсэн чинь
тэр жижиг юмнууд маань бүр амар том гараад бүр амар имзэгшээд бүр улаагаад бүр энэ тэндгүү гараад тэгээ нөгөөдхөө муухай харагдаж ийн гэ би бүр шахаад заяа. Өөрөө ингээ шахаад тэгээд тэр маань ингээ шахангуу дахиж гараал ингээл тэгээ шахсан газарт мань улаагаал сориг тогтоол бүр миний харж бүр амар болцсон юм байсан дээ. Тэгээ би тэр үед ч яаж хаад коронагийн үед байсан маск ингээ зүүхээр арай гайгүй. Тэгээ маск зүүхээр бас арсанд муу штэ. Тэгээл масктай тэгээл нүрэ будцсан үедээ тэн дээрээ маска ингээл зүгээл тэгээл ерөнхийдөө бол арс маань тэр үед бүр амар муудаж гисэн. Тэгээд ингээл маскгүй явахаар бүр ичээл бүр амар санаа зовоол хүн амтнаас санаа зовоол амар тийм өөртөө итгэлгүй болчтой юм билээ. Арс маань мухалчгаар ингээд хүмүүс миний арс руу ингээ хараад байгаа юм санагдал ингээл танихгүй юм чинь намайг хараад байгаа юм шиг ямар муухай харагдсан юм гэж бодоод байгаа юм санагдал. Тэгээд амар хэцүү байдаг байсан. Өөрөө зүгээр гэрийн аргаар одоо саяных шиг ингээл маск тавиал тэгээл шахангууд нь тайвшруулах үйлчлэгийг ингээл хийгээл иймэрхүү байдлаар би арчилсан ч ерөөсөө арчилгаа авахгүй бүр амар болоод байгаа юу. Тэгээд би бүр яхаа мэдхгүй байжгаад тэгээд YouTube-ээс нэг солонгос ютубер эднэрийг үзчихээд тийм арсны эмчилгээнд орвол зүгээр идэг гэдгийг сонсоод тэгээ би имлэг хайгаад тэгээ тэнд очиод арсны ийм эмчилгээ авсан. Тэр нь болохоор ийм зүү шиг юмар ингээд миний арсыг ингээд эмчлээ тэгээ гүн цэвэрлэгээ хийж өгөөд нэг тиймэрхүү эмчилгээнд орсон. Тэгээ бас амар том юм гарцсан батгнууд дээрээ тариа тариулах болдог байхгүй юу. Тэгээд тийж бас тариа тариулсан. Тийж тариулах юм бол том батгныг 2-3 хоногтоо зүгээр шууд ингээд өөрөө алга болчтой. Ерөөсөө шахах хэрэггүй. Тэгээ жижиг нь болохоор маргааш нэг өдрөөс нь шууд алга болчтой. Тэгээ нэг амар сорив морив тогтохгүй. Тэр надад бүр амар таалагдсан. Тэгээ би тэрийг ингээд шахуулаад гэтээ ганц шахуулаа мэдээж үр дүн гарахгүй шүү дээ. Тийм учраас тэрийг би нэг 2-7 хоногийн зайтай 2 удаа гарсан том батган дээр ингэж тариулаад тэгээ бас им бичүүлж авсан байгаа. Тэгээ эхний удаа им бичүүлж авахдаа болохоор эмч намайг зүгээр эхлээд баг тунгаар уугаад үзгээд нэг 14 хоногийн им бичиж өгсөн. Тэрийг уугаа жоохон ингэж юм гарахаа болсон боловч тэгэл буцаал гарал ихсэн байхгүй. Тэгээ дахиад эмч дээр очисон чинь бүр тунгийн жоохон ихсгээд тэгээд им өгсөн. Тэрийг баг сар уусан. Батганы тийм эмчилгээнүүд аваад тэгээ бас тариагаа тариулаад тэгээ эмээ уугаад ингээ ер нь миний арс батганууд маань гайг болж эхэлсэн. Арс маань ерөнхийдөө бол гайг болж эхэлсэн. Тэгээ би одоо бол им уух байгаа. Гэхдээ миний арс эмзэг учраас бүр одоо бүр огт юм гарахгүй гэж би бол хэлэхгүй. Хаяада юм гардаг. Тэнгүүт нь тэрийг гээд өөрөө одоо аргаар ингээ шахаад ч юм эсвэл болохгүй бол очиж тариа тариулах ч юм уу. Тиймэрхүү аргаар ингэж одоо арсаа арчилж байгаа гэсэн. Тэгээд надаас нөгөө нэгээс октод маань асуусан гэсэн шүү дээ. Ингээд Монгол хажуу солонгост ирсэн чи миний арсан дээр амар их юм гараад байна. Яах вэ? Юу хэрэглэх үү гэдгсэн байсан. Би бас нөгөө нэг солонгост хамгийн анх ирэхдээ бас миний арсан дээр амар юм гарсахгүй. Би тэр үед юун тийм эмчилгээ байдгийг ч мэдгүй, юм уудгийг ч мэдгүй, бүр яахаа ч мэдгүй зүгээр л бүр огтас юу ч мэдгүй зэл тэр үед нэгээд зүгээр л тос түрхээлээ яваалсан нээд жил гарan бараг тэгж авсан баха. Тэгээд тэр үедээ нэг тоодгүй ч хийсэн. Эхлээд нь солонгос тэр удаагүй байсан болохоор ч тэр юм уу. Тэгээ тэр явандаа тэгээд гайгүй болцсон байсан юм уулна. Тэгэл дахиад бас гарч ирлээ. Тийм учраас тиймэрхүү охтуудаа би хэлэхэд арсан дээрээ юм гараад байгаа бол багаас нь баг гарч байгаа дээрээс нь эртгэн ачлаад авах юм бол цаашаага ингээд бүр их гарахгүй юм байл шүү. Би ингээд баг гарч амт тоохгүй заа гэ хаяавцсан чинь нэг бүр ингээд арсан дээр амар их гараад амар хэцүү байсан. Тийм учраас охтуудаа хэлэхэд юм бол шууд арчилгаа аваад эхлээрээ гэж хэлмээрэн. Тэгээд энэ батганы эмчилгээ тэгээ эм бичүүлэх тариа тариулах нэг тийм үнэтэй байхгүй. Эм бичүүлэх бол нэг эмч бичиг авахуд бол нэг 10,000 байдаг. Тэгээ эмнийх нь үннээсээ шалтгаалаад нэг сар ухаан үйл нэг 30,000 ч юм уу нэг тиймэрхүү үнэтэй. Тэгээд арсны эмчилгээ нь болохоор нэг хамгийн их тэгэхэд 300 дотор гарч исэн. Тэгээ бас нөгөө нэг тариа маань болохоор нэг ширхэг нь 10,000 ч юм уу тий. Нэг тиймэрхүү амар боломжийн байсан учраас зүгээр оюутангууд ч гэсэн дэнийх амар тийм мөнгөний асуудал үүсэж байхгүй бах гэж би бодож байна. Тийм учраас арсан дээр юм гараад байгаа бол эртхнээс арсаа арчлаад аваарэ гэж хэлмээр байна. Арсан дээр ингээ юм гараад амар эмзэгсэн үед нь хэдийн юм тайвшруулах юм үйлчлэгээ цэвэрлэгээ хийсэн ч гэсэн юм гараал идэм билээ шүү гэж хэлмээр байна. Тэгээ хаана очихоо мэдгүй яахаа мэдгүй байна. Би одоо ямар эмнэлэгт очих вэ ингээд
мэдгүй байна. Ингээд гинт өөр эмнэлэгт очдог. Тэгээ тэн дээр очих юм бол ингээ миний ярьс муухай олчвол яана гэж санаа зовж байгаа хүмүүс мэдээж байгаа. Би ч гэсэн тийг санаа зовж исэн. Тийм учраас та нар маань санаа зовлого надтай холбогдоод миний яриадсэн энэ Facebook page хуудасны мессенжер рүү холбогдсон ч болно. Зөвлөгөө аваад арьсандаа эмчилгээ авах болно шүү. Надаар дамжуул эмчилгээ авч болно гэсэн үг. Би тэгээ өөрийнхөө авч исэн эмчилгээг бас та нартай зөвлөд. Тийм учраас эртнээс арьсандаа арчилгаа хийгээрэй гэж хэлмээр байна. Өнөөдрийн маань night skincare энэ хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Бас миний Instagram хуудсыг дагаарай. Пэйж хуудсыг маань дагаад тэгээд энэ бан болохоор би танарт бүгдэнд нь хэлсэн шүүд, тэгээ бас нүүд, тэгээ хараагаад хэлүүлэх ч юм уу, эсвэл тэгээ арьсны энэ юм гараад байгаа, эсвэл нөгөө сэвэх, тэгээ толов бид нэр арилгадаг, бас ийм нөгөө батганы сорвууд бас арилгадаг үйлчлэгнүүд зөндөө байгаа. Нэг одоо V-line гэдэг ийм арьсны одоо чангалах эмчилгээ, тиймэрхүү юмнууд бүгдээрээ байгаа. Бас минг ахуулах үйлчлэгээ гэсэн байгаа. Би бас өмнө нь энэ хамран дээрх минг ахуулж исэн. Үрдэнтэй юм билээ. Тийм учраас та нар маань санаа зовлтгүй эмнэлэг хаана очих вэ гэж санаа зовж байгаа санаа зовлтгүй энэ пэйж руу ороод мессенжер рүү чат бичих юм бол би та нарыг сайн эмнэлэгтэй холбоод өгнө. Тийм учраас санаа зовх хэрэггүй шүү. Надад дамжуулж очиж байгаа гэж бодоход ерөнхийдөө болно. Холбоо бариарай. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Бүгдээ гоё ярьстай болцгоё. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Тэр бол төр баяртай. Сайхан амраарай.